За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сэтгүүлчд ба аймгийн цэцэдрийн тамийн газрын дарга гэсэн уулзалт ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. За тэгэд өнөөдөр сэтгүүлчдээ хүлээж авч байгаа танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэрээс үсэж байгаа нийт үзэгч хүмүүдээ ч гэсэн сайн сайхан ярилцж шүүж ажил хөдөлмөр эрүүл мэндийн хүсье өрөөё. За баярлалаа. Өнөөдөр болохоор зэрэг цаг үеийн холбогдлолтой асуудлаар сэтгүүлчд тодруулга асууж за манай тамийн газрын даргаас хариулт өгөх байгаа. Тэгэхээр юуны өмнө таны хувьд бол ажил албаа аваад 2 сар гарны хугацаа өнгөрч байна. Тэгээд ажил албаа аваад хамгийн ихэнд хийсэн ажил таны хувьд ямар ажил байна вэ? Цэцэдрийн тамийн газрын гэдэг бол өөрөө аймгийн цэцэдрийн ажлын алба. Хуулийн тэгээ заасан. Цэцэдрийн гаргаж байгаа шийдвэр, цэцэдрийн хийж хэрэгжүүлэх бүх ажлуудыг зохион байгуулах, хэрэгжилтийн зохион байгуулах ийм л үүрэг гэдэг үндсэн үүрэг юм л. Яг энэ хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрээс нь Монгол Улсын засгийн газар улсын хурлаас гаргаж байгаа хууль тогтоомжийн шийдвэрийн мэргэжилтийг хангах зохион байгуулах ажлыг хийж байна. Ер нь хамгийн гол анхаарал хандуулж байгаа зүйл засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлээд зохион байгуулах асуудал байна. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт маш олон салаан хүчтэй олон зүйлийг агуулсан ийм томоохон бодлогын баримтч болж гарсан. Тэгэхээр энэ хүрээнд яг хэрэгжилтийг нь ямар төвшин зохион байгуулах вэ? Яаж хэрэгжүүлэх вэ? Ямар хөтөлбөрөөс нь эхэлж анхаарах вэ гэсэн асуудалаар анхаарлаа тавиад гол ажлууд эндээс эхэлж байгаа. Таны хувьдас бууцхан сумын засаг даргаараас толгорхой нэлээд хугацаанд төсөж ажиллаж байсан яг ямар мэргэжилтэд төрийн албанд хичнээн жил ажилласан юм байна? За төрийн албанд багийн засаг даргаас нь эхлээл явсан юм байна. Багийн 92-оос 96 онд багийн засаг дарга 2000-аас 2004 онд удирдлагын актемид суралцах бас дээр нь засаг даргын дэргэд нийтлэг гүйцэтгэхний албан мэдрэх бууцхан суманд тэрний ажлыг хийж исэн. Түүний дараагаар иргэдийн төлөөлөгч дурлалын нарийн бичгийн даргын ажлыг хийж исэн. Тэгээ бууцхан сумын засаг дарга 4 жил ажилласан. Тэгээд үндсэндээ 12 оноос 16 он хүртэл бол иргэдийн гарч ирж байна. Үндсэн мэргэжлийн захиргааны менежер мэргэжилтэй. Дээрээс нь бус нутгийн удирдлага менежер бас мэргэжиж төгссөн юм мэргэжилтэй. Тэр засаг даргын тамийн газрыг төр олон гүйцэтгэгч гэсэн жишээлбэл явж байгаа. Тэр төр албан гүйцэтгэгч гэдэг нь өөр ямар учир утгатай юм. За нөгөө талаараа бас аймгийн засаг даргатай ураг төрлийн холбоотойгоос энэ албан жишээлбэл очлоо гэсэн яриа байгаа шүү дээ. За нэгдүгээр төр орлон гүйцэтгэх асуудлыг ярив. Ер нь бол төрийн албаны тухай хуулинд ийм зохицуулт байдаг. Тасралтгүй төрийн захиргааны алба хашаад явж байгаа. Тэгээд карьерийн журмаар энэ албан дээр очиж байгаа хүмүүст бол тийм асуудал байх. Тодорхой хэмжээнд төрийн албанаас хөндөр завсарлсан байх юм бол төрийн албанд эргэж орохдоо энэ төрийн орлон гүйцэтгэх энэ замыг дагадаг. Энэ бол төрийн албаны тухай хуулийн хэрэгжүүлж байгаа асуудал. Ер нь бол төрийн албаны хуулийн тодорхой заалтыг бол үеийн тамийн газрын дараагаар бүрдээд ирсэн. Тухайлбал миний өмнө ажиллаж байсан 50 гадарх хэд нэлээд хугацаанд төрийн орлон гүйцэтгэж ажиллаж байсан. Зарчмын нэг л ялгаа байдаг. Жинхэнэ тамгийн дарга төрийн орлон гүйцэтгэж хооронд нөгөө цалин дээр авдаг зэрэг дэмий асуудал байдаг. Яг тамгийн газрын дараагийн хэмжээний эрх үүргийг, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлах хэрэг нь бол бүрэн байдаг. Хоёр дахь асуудал тэр ураг төрлийн халдварт асуудал. Facebook сошиал ертөнцийн энэ асуудлаар нэлээд яриаг өөрөө яваад байгаа. Ганцхан зүйлийг хэлье. Энэ албанд орохын тулд авилгатай тэмцэх газарт асуудал хандаж энэ хүн ямар нэгэн албан тушаалыг хашгад ашиг сонирхол байна уу гэдгийг судлуулдаг. Тэгээд байхгүй бол энэ төр томилогддог. Би яг тэр зарчмаар нь ирсэн. Тийм учраас бол ураг төрлийн холбоотой энэ төрлийн асуудал дээр бол ашиг сонирхлын зөрчил байхгүй гэсэн авилгатай тэмцэх албан ёсны шийдвэр гарсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт ураг төрөл яриад байх юм бол бас монголчууд жижигхэн зөөх хэмжээ хоорондоо яриад байхад магадгүй та бид ч гэсэн яриа суугаад байвал ураг төрлийг болчих. Тийм магадлалс байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол дээвэргээд за тэгээд аймгийн засаг дарга намаа одоо зориуд тактикийн хүнийг дэмжиж юм тавьсан асуудал байх. Сонгуульд ялсан Монгол Ардын нам аймгийн тамгын даргаас ахуулаад аймгийн засаг дарга, урлагч дарга, тамгын дарга бүх гэлцүүдийн дарга нарыг нам дээр нь сонгон шалралт хийж авчирч байгаа. Тэгээд би сонгон шалралтанд орсон. 6 хүн нэр дэвсэн, 4 хүн татгалзсан, 2 хүн өрсөлдсөн, хамгийн өндөр санал авсан. Тэгээд энэ дээр хамтдаа явж байгаа. Тэгэхээр бол ачаараа дарахаас үл хамаарах асуудлаар энэ дотоод хамтдагцсан гэж хэлж байна. За тэгэхээр бас тамийн газрын даргын ажил албыг аваад бас нэлээд хугацаа өнгөрч байна л да. Тэгэхээр бас энэ хугацаанд бас танд ажил албаа явуулахад ямар нэгэн хүндрэлтэй зүйлүүд гарч байна. За тухайлбал бас баасан сумын засаг даргын өрөөнд нь дайр мороор алтны хамгаалыг одоо болгож авлаа. За үүнээс болоод бас
малчид одоо тэр төрийн үйлчлэгийг авч чадахгүй гэсэн мэт ийм мэдээлэл гараа л да. Ийм асуудал сүүлийн ялангуяа энэ орон нутгийн сонгуул болж байгаа тул улс төрч үе явж гарч байгаа яриа. Тэнд ямар процесс үйл ажиллагаа болсныг би бас тодорхой ярив. Ер нь Баазхан сумын засаг даргын 5 газрын даргын энэ асуудал бол хэд хэдэн хуулийн зөрчилтэй томилгоо хийгдчихсэн. Сэлгийн ажиллах журам бариад хуучин 5 даргын бол 3 жилийн өмнө өөрчилсөн байсан. Өнөөдөр сэлгийн ажиллах журам барьсан бол 2 жил байдаг. 2 жил дотор дахиж сунгаж болдог. Сунгаад эргээд 1 жилийн хугацаанд ажилтан томилогддог. Энэ дагуу тэндээс гомдол ирсэн аймгийн засаг даргын 5 газар дээр. Гомдлыг хянан үзэж явах явцад сэлгийн ажиллах хэд хэдэн журмыг зөрчсөн. Сэлгийн ажиллах гэдэг чинь бол та бидний ижил зэндааны албан тушаал тавал та бидрийг сэлгэж болно. Би танаас доогуур албан тушаалтай байх бол та бид дээр энэ сэлгийн ажиллах журам бол асуудал байхгүй болохгүй. Тэгэхээр бол малын үрдэлийн засгийн нэгжийн менежерийг 5 газрын дарга ерөнхий менежертэй сэлгийн ажиллах шийдвэр гаргачаад малын үрдэлийн засгийн сул орон тоон дээр хуучин 5 газрын даргаыг авч тавьчаад өөрхөн оцсон сонгож баргалтанд дарга 5 газрын дарга тавьсан байсан. Энийн хуулийн хэд хэдэн томлолт хийж өрсөн учраас аймгийн засаг дарга тэр захирамжийг хүчингүй болгосон. Өвн нь бол ийм зөрчил байна. Энийг яаралтайхан шиг засахгүй болвол аймгийн засаг дарга дээд шатны засаг эрхийн хүрээнд хуульж ирсэн тогтоомжийг захирамжийг хүчингүй болгодог заалтаараа эрхээрээ үүргээрээ хүчингүй болгочих юм бол эргэцэн үр дагаварлаад эдийн засгийн үр дагавар гэж асар хэмжээний гарan шүү дээ анхааруулж хийсэн. Албан бичгээр зөвлөмж өгсөн. Мөн төрийн албаны төв зөвлөлт зөвлөмж өгсөн байна лээ. Тэгээ энийг үл хайхраад байхаар аймгийн засаг дарга шийдвэрийг гаргасан. Хэрэгжүүлэх үүргээ засаг даргын 5 газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд би хүмүүс тавьлаад ихний эжэнд явуулсан. 5 даргаан цогтоолгаад одоо нөгөө ажиллаж исэн 5 даргаан цогтоолгаад уулзуулаа. 5 даргаан цогтоолгоцсон. 95-ыг хэн аваад байсан гэхээр засаг дарга нь өөр аваад байсан байхгүй. Эндээс хүмүүс тавьлаад ажлын хэсэг яваад очиход 5 газрын даргын 5-ыг хороож аваад өрөөндөө хийж ажиллаад тэгээд өвөө 5 байхгүй. Уг залуу бол өөрөө бол ойлгочих. За энэ хууль зөрчил буруу тавилга хийгдсэн. Би буруу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг ойлгоцсон. Өгөхгүй байдаг өгүүлбэр дарамтлаад 5 наваад гарчдаг. Тэгээд бид нар яг тодорхой хүмүүнээс хон байгуулад ярилцж хагаад тэр залуу за бид тэр ингээ явлаа тэнгуут тань 5-аач оруулаад өгөх байх. Тэгэхээр та хүрээ дээрээ гэсэн юм тохиролцоо. Эргээд очсон 5 аваа сууж исэн. Өрөөнд дараасаас байсан. Авах ёстой 5 дарга хитэн 5 авч гисэн асуудалгаас би аваар наашин цогтаагаад энэ дээр ирсэн байхгүй. Тэн төрийн ажил явдгаараа явагдаж байна. Сая орлогч дарга ажиллаад ирлээ асуудал ямар байна гэж би асуусан. Хэвэн явагдаж байна. Харин яг тэнд төрийн ажил албыг хэвэн явагдуулах гэж үнэхээр санаа сэтгэл зовж байгаа бол тэр засаг дарга, гамхтай засаг дарга тэр боломжийн жинхэнэ одоо ярих юм бол нэг оригинал 5 газрын дарга боломжийг олох хэрэгтэй байхгүй юу? Тийм л асуудал байна. Саваа цогтойгоо дайрын орсон асуудал байхгүй. Тийм боломж ч байхгүй шүү дээ. Цагдаагийн хамгаалалт бүх юм тэнд байсан. Гар хөлийн өсгийн зуруулаад акт үйлдүүлээд тамга тэмдгийн дарцыг дарж үзүүлээд за ийм тамга авлаа. Ийм төсвийн үлдэгдэлтэй байна. Ийм бичиг хэргийн балаак юмнууд нь байна шүү. Ингээд тэр бичиг хэргийн эрхлэгч ерөнхий нэгтэн бодогч нь дээрээс нь цагдаагийн ажилтнууд юм байлгаж байгаа. Манай төрийн сэрхий удирдлагын хэсгийн дараа бид тэр явуулнаас л зохион байгуулаад ирсэн. Энэ бол төрийн хийх ёстой ажил. Яагаад гэвэл засаг даргын үүргийг хэрэгжүүлэх ёстой. Хууль ёсны тэр захирамжийг хэрэгжүүлэх ёстой. Энэ ажлыг зохион байгуулсан. За аймгийн засаг дарга хамгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэдэн хүн оронтойгоор ажиллаж байна. Хичнээн хэлцтэй байна. Албан ёсны 41 оронтойтой ажиллах ёстой. 6 хэлцтэйгээр. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 0 хэсэг болох гарсан юм. Энэгээр засаг даргын хамгийн газрын бүтэц оронтойг баталсан юм. Ерөөсөө 41 Баян хонгор аймаг хүн амынхаа тоотой байлаа 41 гэсэн юм тоо магтаах хэрэгтэй байсан. 6 хэлцтэй. 5 хэлцтэй байсан нэг шинэ хэлц бий болсон. За 41 гэдэг оронтойг багтаах гэдэг бас проблем байсан. Яагаад тэгэхээр зэрэг 41 оронтой гэдэг 57 орчим хүнийг бол яг тезигийн албан тушаалтай тавиад ажиллаж ирсэн. Тэгээд тэр нь ажлын үргийн давхардал ихтэй. Яг цаанаас нь заагдсан зөвлөмжийн дагуу чиг үүргнүүд нь өөр хоорондоо солилцол үүсчихсэн, давхцчихсан. Ямар ч одоо шаардлага байхгүй хүмүүсийг бий болгоод тавьчихсан. Тухайлх юм бол засаг даргын зөвлөхөөр ажиллаж ирсэн нэг хүнийг гэрээний мэрэгчлэн гэж тавьсан байх ч гэдэг. Дотоод ажил хариуцж байгаагаа тезигээр бас нэг хавцаа тавьсан байх ч гэдэг. Төрийн үйлчлэгийн нэгдсэн төв дээр менежер ажиллаа гэж зохион байгуулагчаас дахиад нэг оронтой гараад ирсэн байх ч гэдэг. Энэ мэдчилгэнгээс үүдээд бол бүтэц оронтооны хязгаараас давчихсан асуудал байсан. Тэгээ энийг бол бүгдийн засгийн газар 9 дугаар тогтоолын хүрээнд яг нэг мөр болгоод 41-т байруулсан.
Үүнээс улбаалаад бас хэд хэдэн хүн ажилласаа бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөж байгаа асуудлууд байна. За гэлцүүдийн үед 6 болж байгаа. Хуучин байсан гэлцүүд бол бодлого чиг үүргүүд нэлээд өөрчлөгдөж байгаа. Үүнтэй уулзуулаад бас шинэ бүтцүүд, шинэ одоо боловсон хүчнүүд хамтдад ажиллах юм бүсэг боломжууд нь бүрдээд ирж байгаа. За нэг гэлц шинээр нэмэгдсэн бол хяналт үнэлгээ дотоод аваад идэв гэлц. Тэгэхээр энэ гэлцийн талаар би бас онцолж ярих гэж бодож байгаа. Дотоод аваад хяналт үнэлгээ дотоод аваад идэв гэлц бол хөөчин бол төрийн захиргаа удирдлагын гэлцийн хүрээнд алба маягаар зохион байгуулагдаж явж ирсэн. Тэгээ энэ дээр бол нэг асуудлыг бид нэмж оруулж байгаа амар хаврын. Энэ бол судалгаа байх хэрэгтэй, шинжилгээ байх хэрэгтэй. Төр чинь нэг ийм үйл ажиллагаа явуулаад байгаа байхгүй юу? Ер нь хууль байна, хуулиа хэрэгжүүлнэ. Заавар өглөө заавраа хэрэгжүүлье. Тогтоол гарлаа, тогтоолоо хэрэгжүүлье. Харин иргэд юу хүсэж байна, юу хараад байна гэдгийг төр ерөөсөө харахгүй. Сохор маягаар шийдэдэг байгаа. Тэгэхээр энийг төрийг нүдчигтэй болгохын тулд иргэдийн тэр санал бодлыг төрд хүргэх. Төрийн тэр бодлого үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжтай байдлыг судлах. Олон зүйлүүдийг энэ гэлцэд үүргүүлээд ярьсан судлаач мэрэгчлээ хүмүүсийг бас ажилд оруулаад явж байгаа. Ер нь бол тэрийг нүдчигтэй байлгах, төрд маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал бол яг энэ хүрээнд миний бодож байгаа энэ төрийн захиргаан дээр үйл ажиллагаанд хийх шинжилтийн нэг томоохон бодлого байх нь. Энэ талаар бас арай жоо тогтож ярих гэж үзсэн. За та сая бүтэц оронтой орчлол дээр бас нэг хэд хэдэн хуваалцлаас алдагдсан гэдэг ярьлаа тийм ээ. Тэгэхээр бас дээрээс нь хэлтэй сэргийлэх газруудын дарга нар бас өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр бас ажлаас халагдж байгаа хүмүүсийн тоог хараад тэгэхээр бас яг одоо энэ улс орны эдийн засаг хямралтай хүнд байгаа энэ нөхцөл байдалд ажлаас гарч байгаа хүмүүс маань тодорхой хэмжээний одоо ажлаас халагдсан итгэмж байдаг юм уу тийм ээ. Тодорхой хэмжээний мөнгийг бол одоо ингэж улсаас авдаг байгаа. Тэгэхээр энэ нь бас өөрөө улсын эдийн засаг хүнд байгаа дээр бүр дахиад хөндрүүлээд байх гэсэн бас нэг юм ойлголт байгаа юм л да. Тэр нь бол халагдсан хүн гэж байхгүй. Чөлөөлөгдсөн хүн байх. Халагдах чөлөөлөх хоёр өөр. Халагдах бол тодорхой хэмжээгээр хариуцлага алдаад сахилгын шийтгэл навдуулж байгаа хэрэг төрийн албаныхаа хуулиар бол. Чөлөөлөлүүд нь гэдэг бол бүтцийн өөрчлөлт болно. Тас гэлцүүдийн дарга нарын хувьд бол өргөдлийн хууль гарч байгаа шүү дээ. Би одоо энд ажиллах боломж алгаа. Надад итгэмж өгөөд би энэгээр ажиллаагүй гэж яхад бол би хүний хүсэлтийг хүлээж авах зүгээр аргагүй бол нэгдүгээр. Хоёрдугаарт нэг асуудал байдаг та. Ер нь бол баг үрдүүлэх энэ төр гэл. Тэгээ санаа нийлэхгүй хүнтэй холын язаамыг туулах шиг хэцүү юм байхгүй гэсэн үг байдаг. Нөхцөл байдал зарим тохиолдолд тийм байх. Гэтэ бүгдээрээ нь биш. Зарим нэг гэлцийн дараагаар яалчгүй тийм асуудал байсан. Тухайлбал санхүү төрийн сангийн гэлцийн дарга. Энэ Баянгорын аймгийн санхүү төсвийн асуудлыг ямар муудаа төвшөнд авч явж байна. Ямар хариуцлагагүй байв. Маш их хэмжээний үр ширүүглэг авалга үүсгэсэн. Маш их хэмжээний олон тогтоол шийдвэр хууль журмыг чирчж гисэн. Сангийн яам болоод аваад гэдэг бусад хууль гаргахын байгууллагаас хөрөд үнэлж авчихсан. Тэгээд энэ бол миний ажил биш. Манай агуун жишээлбэл хариуцлага шин. Яагаад гэлцийн дарга гэж арга нэр зүгөө. Яагаад илүү цалин аваад илүү хаагуул хийхээс болж байгаа. Хариуцлагыг илүү өгч илүү өдөртөн чиглүүлэх менежментийн хамгаалалт хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэр юм хийж чадаагүй байгаа ч би зарим асуудалтай хариуцлага санал болгосон. Эсэргүүцэл шүүхтний байна гэж тийм байна. Өсөл байдал үрдсэн байна гэж шалгалт танилцуулсан. За би аргагүй. За би юусан зүгээр өөр. Ийм жишээ бас байна. Тэгэхээр энэний арга бол юу үсэж байгаа гэсэн. Яг л таны хэлсэн дээр тэтгэмж асуудал байна. Гэхдээ бид нар өнөөдрийн үйлшийг бодгүй маргааш явах юм байна гэсэн. Өнөөдрийн төсвийн санхүүдээр 3 сарын тэтгэмжийн хуулиар болсон 3 сарын тэтгэмжийн асуудалтай татганаад хангалаа. Тэгээд энэ төрлийн ажлыг унгаад нэг тийм салан заадгаа гэдэг хаатраад төсвөө хангаасан чинь эсвэл нэг сайхан болох байх тийм байх. Төрийн алба бол ганцхан ч биш. Хууль дийлэх шудраг байх. Энэ зэрчин дээр л байж байна. Цаашдаа тийм байх. Ер нь бол түрүүн бэрхшээлээс асуулаа. Тэр бэрхшээлийн нэг гол юм бол энэ төрийн албад салгарнаас байг. Тэр хууль тогтоомж биелүүлдэг. Ер нь эрх мэдэл гэдгийг бол нэг тийм даварцсан эрх мэдэл. Хуулиар тогтоосон эрх мэдэл байхаас биш албан хаагч дарга хүнд бол өөр тэгж илүү эрх мэдэл байхсгүй шүү дээ. Харин ч илүү өөр хүлээх байх хэрэгтэй иргэдийнхээ хадвар төлөвчдийнхөө. Энэ байдлыг ойлгохгүй эрх үүргийн нэгдлэхэр асуудал юус ойлгохгүй ийм хүмүүстэй цаашдаа хамжуулах төвхтэй юм. Энэ 2 сарын хугацаанд бас мэрэгчлэнүүдтэй ч гэсэн гэлцүүдийн дарга нартаа ч гэсэн бас багцтай ч яг энэ мэдлээ зөндөө л одоо залруулах ажлын байр дээр сургах даглагжуулах асуудал анхаарал. Стон тодлохгүй гэдэг шиг хилээ яриад асуудлыг заа зөвлөд байхад нэг явж ихгүй хүмүүс байна шүү. Ийм байдлаар цаашдаа хамт явахгүй гэдэг үг. Цаашдаа шийдэх гэж байна.
Тэрний юм байлаа зохион байгуулалтын өөрчлөлтийн асуудал хаашаа яригдана. Арга байхгүй юм. Энэ үндсэн ажил сайжруулах үүднээс энэ ард түмэн төр үйлчлэгээ үнэн зөв бодиттой байдлаар хууль ёсны дагуу явуулах үүднээс хийж байгаа юм. Өөр асуудал байхгүй. Орон нутгийн хөгжлийн санд их хэмжээний өөрчлөсөн Баян-Хонгор аймаг одоо 3 тэрбум орчим төгрөгийн өвдөлттэй гэсэн мэдээлэл яваад байна л да. Энэ үнэн үү? Ийм асуудал байгаа шүү дээ. Би бас хөдөлмөрчдийн уулзалтан дээр илгүүрчээр дараа ирсэн уулзалтан дээр энэ асуудал ирсэн би хариулж ирсэн. Ер нь бол энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудлыг бас хэмжээний үүссэн. Бараг одоо яг энийг ингээд тооцоолоод игээд үзэх юм бол эхний 2 жил одоо 17 18 онд бол зөвхөн үр дасаар байгаад таахаа хэмжээний өргөлтөөс 2 жилийн төсвийн өргөлтөний өргөлтөөс одоо даавал аймгийн төвөөс 10 км товчлтаас шаардлага авахгүй зураг төсөв байх. Тэгээд дээрээс нь хэмжээний үүссэн. Тэн дээрээс тэрбум 80 сая төгрөг болж. Одоо тэгээд энэ ерөнхий сэргэлт хүрээлэндийн асуудал юу вэ гэхээр түүцэмэлт хүрээлэндээ өрийн асуудал үүссэн байх жишээтэй. Тэгээд маань асар их хэмжээний одоо тэгээд Норвегийн инженерийн институтийн хооронд өсөлт зураадлын хамгаалах шилжиж үүссэн. Энэ орон нутгийн хөгжлөөс дээрээс нь төсөв байгуулалт дээр 350 сая төгрөгийн өрөөснөөс энийг бол холбоотой яам хараад засаг дараагаар бодоомоор хүмүүстэй хэрэгжүүлсэн юм гарч ирсэн. Сэтгэл шийдвэж байна. Одоо дахиад 220 сая төгрөгийн нэг надлын одоо үүсэж байна. Одоо энийг яаж шийдэх вэ? Ямар их өсөлт шийдэх вэ гэсэн үг бодож байгаа ч. Тэгэхээр бол энэ үр ашигын асуудал байгаа. Ер нь хэн дээр ямар бүтээн байгуулалттай өрөө нэг асуудал бол цаашдаа хоёр хяналтын байгууллагууд ажлын хэсгүүд гар шалгах шаардлагатай юм байна. Ерөөсөө ямар ч их усүр байхгүй. Бүр тайлан малаас нь тусгадаагүй өргөсөж байгаа хараад ирж байгааг бодож байна. Тухайлх юм бол энэ гандангийн явдлын талбай дээр тийм асуудал гарч ирж байгаа. Их хөгжлийн замгийн компанид бас 180 сая төгрөгийн өөр асуудал гарч ирж байна. Гэтэл нөгөөд баланс тусгадаагүй. Тэгэхээр яац юм бэ гэхээр зэрэг бас амаараа яриад тэдний төгрөгнөөс нь өгч. Би тийм бүтээн байгуулалт ирлээ тэгж байгаа дараа нь ирээд өгч. Нэг одоо хоёр хүн ч гэсэн хоорондоо нэг мөнгө төгрөгийн асуудал гэж авсныг хэрэг хатраад хийгээд байдаг та. Тэгэхэд төрийн байгууллага компани хооронд энэ мөнгө төгрөгийн асуудлыг хийхдээ хүртэл ямар ч гэрээ хатраад байхгүй гэж байгаа юм хэлээд байна. Тэгэхээр ийм их эдийн засгийн нөхцөл байдлыг хэцүү үед дээрээс нь аймаг дотоодоо ийм өргөссөн байх нь бол бас ажил явуулахад хүндрэлтэй л байна. Тийм байна. За аймгийн засаг дарганы тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар гоё та. За ер нь бол засаг дарганы үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр бол нэлээд олон ажил хийж байгаа талаар бол бас би тодорхой мэдээлэл өгсөн байна. Хяналтын чиглэл ер нь сумдуудад байгууллагууд дээр бол энэ төрийн албан байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа яаж явж байгаа гэдэг хяналт тавьж байна. Заавар чиглэл өгч байна. Ер нь нэг сонгуулиас хойш ажил их нааз гарсан шүү дээ. Хаач яваад чинь төрийн үйлчлэгээ авах нөхцөл бүрдэггүй. Хүн хүч нь байхгүй. Ажлын цаг дээр ажил дээрээ байдаг. Тэр цагийн менежмент энэ төргээд бүр байхгүй болчихсон. Тиймэрхүү байдлаар төрийн бүх байгууллагууд хатгаарсан тийм байсан. Энийг бол бид нар газар дээр хяналт төлгөлийн хатгалцсан дарахтай өөр юм биеэр явж үзээд зарим тохиолдолд телевиз сэтгүүл яхны шигсэн авч явсан. Тэгээ авч үзээд байдлыг хараад маргааш нь бол аймгийн засаг дарахт асуудлыг танилцуулаад захирамж гаргуулсан. Тэгээд энэ тал дээр бол захирамжийн хэрэглэлтийг хангах. Тэр захирамжууд өөрөө төрийн албаны үйл ажиллагаа хэвийн явуулах талаар анхааралтай байсан. Тодорхой хэд хэдэн залтаа захирамжсан энэ явж. Хоёрдугаарт бол сая энэ засаг дарганы тамгаас хийж үзсэн нэг гол ажил бол говийн сүмд дээр хяналт мониторингийн ажил хийлээ. Говийн сүмдүүдийн бүх төрлийн байгууллагуудад. Энд төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж гин үү? Үйлчлэгээ эзэндээ хүрж гин үү? Иргэдийн сэтгэл ханамжийг яг үйлчлэгээтэй холбогдуулаад энэ албан тушаалтай холбогдуулаад ямар гэдгийг бид судалж үзэж байна. Дараа нь тодорхой шийдвэрүүд гаргаж ажиллана. За хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр 2017-оос 20 он хүртэл хийж хэрэгжүүлэх ажлын судалгаа хийж байна. Тэгээд дараа нь бид нар ирмэг тогтооно. Мөрийн хөтөлбөрт бол одоо шаардлагатай сумдууд эмнэлэг барина. Шаардлагатай сумдууд парк шинжилт хийн. Шаардлагатай байгууллагуудад шинэ барилгын асуудлыг л шаардлагатай гэдээ орцсон байна. Тэгэхээр хаана нэн тэргүүнд ямар шаардлагатай үйл ажиллагаа явагдах ёстой юм бэ гэдэг тал дээр бид нар судалгаа хийх гэж. Судалгаа хийгээд ирмэг тогтоогоод тэгээд иргэдийн төлөвтэй болоороо батлуулаад тэгээд тодорхой бол хийх ажил бүр тодорхой. 17 онд ийм байгууллага дээр засвар үйлчлэг хийн. Ийм газар эмнэлэг сургууль барина. Ийм газар цэцэрлэг барина. Ийм газар спорт зал барьж гэх юм ингээд бүх асуудлуудыг яв. Энэ оны эцэстээр бүгд тодорхой болчихно. Тэгээд тэр ирэмбэгцэн хүрээнд дээр ингээд ажлууд нь яваад явж байгаа. Ийм боломжийг хөтөлөх ажлыг өсгөх байгаа. Гол ажил юм. Тэгээд өдөр тутмын явж байгаа дотоод ажилтай үйлдвэрийн шинжилгээ
тодорхой шин журам гаргаж засаг даргын тамгын газрын ажилтны албан хаагчдын хүрээд мөрдүүлэх нийгмийн асуудал дээр анхаарах гэх олон ажлууд дээр бол явж байна. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ер нь хэрхэн хангуулах тал дээр ямар төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа? Ер нь бол засаг даргын мөрийн хөтөлбөр чинь жилийн үндсэн чиглэл тусгалаа болдог. Тэгэхээр 2017-аас 17 онд ямар ажлуудын тусгалаа болох вэ? 18 онд ямар болох вэ? Сая бол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажил сая миний ярьсан тэр хөрөнгө оруулалтын ирэмбийн асуудал шийдэгдэж байна. Дээрээс нь зохион байгуулалтын асуудлууд байна. Зохион байгуулалтын асуудлууд үйл ажиллагааг одоо сайжруулах, чиглүүлэх, бүрс цоошин одоо үйлчлэгээ үйл ажиллагаа хэрэглэх юм одоо. Ер нь нэг ийм зарчим юм бодож байгаа. 17 оноос наан бол тодорхой төсөл хөтөлбөрүүдийг бүгдийг нь боловсруулад иргэдийн төлөвчтэй батлуулаад хэрэгжүүлэх ажлууд зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна. Тэгээд 17 оны 6 сараас шууд хэрэгжүүлэх ажлууд орчихно гэсэн ийм байдлаар тавьж байгаа. Их олон асуудал байгаа шүү дээ. Сэдэр ерөнхийдөө Баянхонгор аймыг үйлдвэржүүлнэ гэж байгаа. Үйлдвэрчлэлийн нэгдсэн бодлогыг ямар хөө байдлаар ер нь хийх юм? Үйлдвэржүүлэлтийн нэгдсэн бодлогыг явуулахын тулд маш томоохон судалгаа хэрэгтэй. Үйлдвэрч нь өөрөө бүтээгдэхүүнээрээ баримжаалах уу, зах зээлээрээ баримжаалах уу гэдэг ийм хоёр ангилгаар явдаг эдийн засгийн утгаараа. Тэгэхээр энийг аливаарыг баримжаалах гэдэг асуудал ерөнхий тамиралыг гэдэг бол харж байгаа. Ер нь бол бүтээгдэхүүнээрээ баримжаалаад зах зээл нэвтрүүлэх ийм бодлогыг баримжуулна. Тэгэхээр бүтээгдэхүүн гэдэг маань бол мал дээр бол малын гаралтай бүтээгдэхүүн. Байгаль орчин тэр нөгөө эрдэс нөгөө байгалийн мэдлэгтэй холбоотой бүтээгдэхүүний асуудал байх чинь. Энэ хоёрыг бол нэлээд тодорхой хэмжээний судалгаа яваад тэгээд үйлдвэржүүлэлтийн нэгдсэн бодлого гэдэг юмыг яваад энэ үйлдвэржүүлэлтийн нэгдсэн бодлого нь болохоор зэрэг аймгийн төвд ямар үйлдвэрүүд байгуулагдав. Энэ үйлдвэрүүд гиснэхэн ажлын байраар хангах. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ? Тэр үйлдвэрлэх бүтээгдэхүүний түүхийд нь хаанасаа ямар юмнуудыг авах вэ? Тэгээд аль зах зээл борлуулах вэ? Цаашаа яаж доктортой явах гэдэг асуудал хамаач байна. Тэгэхээр аймгийн төвд ямар байх вэ? Ямар сумд ямар байх вэ гэдэг юм аа бүгдийг ингээд үйлдвэрлэгч нэгдсэн бодлого томоохон судалгаа хийгдэн. Зарим судалгааны байгууллагууд бол энэ судалгаач хийгээд саналаа өгч байгаа мэлээ. Энийг засаг даргын зөвлөлийн хүрээнд бол шийдээд тэгээд судалгааны ажлуудыг хэрэг хамтраатай байгуулаад судалгааны ажил бүрэн гараад ирлээ. Нэг тодорхой зурагтай болоод ирлээ шүү дээ үйлдвэрлэгчтэй бодлого. Тэгэнгүүт нь бодлогоо тодорхой болгочоод тэрийг хэрэгжүүлэх явж байна. За Баянхонгор аймагт нэг уурхай ажиллахдаа орон нутагт нэг үйлдвэр барьж өгнө гэсэн энэ үнэн үү? Энэ үнэн үү гэж үнэн шүү дээ. Наадсан төсөлд орсон, хөтөлбөрт орсон байгаа асуудал ахгүй юу? Яа тэгэхээр энэ ийм томьёос бол анхлаар Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт дараа нь аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон юм бэ гэхээр зэрэг одоо нэг уул уурхай манайд байна да тийм. Тодорхой хэмжээний мөнгө төрөний асуудал өгдөг юм байна. Аймаг барнаас одоо өмнөх 4 жилд бол одоо ил цагаан орж ирсэн 7.4 төгрөг. За тэгээд нэг уурхагаас жил 400 сая төгрөг авч ясаад 30-аад уурхай ажиллаж яхад бол 10 хэдэн төгрөг жилд орж ирээд байсныхад 7.4 зөвхөн тайлан баазаар тусгацсан юм уу тодорхой ажил болж харагдсан нэг тийм харагдаад. Бус нь хайсан мэддэггүй. Тэгээд хүмүүс юу гэж эргээд хамгийн гол нь яаж юу гэж бодож ирэхээс ерөөсөө аймгийн дарганаас нэг уурхаагч баахан мөнгө аваад идээд уучдаг гэсэн тийм хар мөртэй юм. Үеийн үед гарч ирж байгаа. Тэгэхээр энийг бид ажиллах хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар үнэхээр тэр газрын эзэд болсон ард түмэнд энэ байгалийн баялагын үр өгөөж очих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр яаж очиулах гэж байгаа гэхээр зүгээр 5-10 төгрөг өгөөд юм уу нэг 5-10 мал өгөөд энэ асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр Баянхонгор аймагт хамгийн тулгамдж байгаа асуудал ажлуудаас үүдэлтэй ядуурлын асуудал байна. Тэгэхээр энэ ажлуудын ядуурлыг байхгүй болгохын тулд үйлдвэржүүлэх бодлого гарч ирнэ гэж сая юм ярьсан тийм. Энэ үйлдвэржүүлэх бодлогоо энэ уурхай асуудалтай холбогдож байгаа. Нэг уурхай та манай аймагт лицензтэй нэг уурхай ингээд үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бол та нэг хүн хэрэглээний болон одоо үйлдвэрлэлийн бодлогын тусны үйлдвэрийг та байгуул. Үйлдвэр өөрөөс уурхай өөрөөс санал тавиагүй аймгийн зүгээс тийм. Аймгийн зүгээс тийм шаардлага тавьж байгаа. Ийм хөтлөөр бас батлуулчихсан байна. Тэгээд тэр нөгөө нийгмийн хариуцлагын гэрээ гэж та уурхай нутгийг шүү дээ. Ер нь бол нийгмийн хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй байгаа шүү дээ уурхай. Уурхай үйл ажиллагаа явуулж гин, газар нутгийг хөндөж гин, байгалийн байдлыг олборлож гин, ард түмний тэр өмчөөс ямар ч ясна тодорхой хэмжээгээр тэр хүн ашиг хүртэж байна. Тэгвэл ард түмэнд энэ ашиг хүртэх тэр нийгмийн хариуцлага байх хэрэгтэй. Бид нар нийгмийн хариуцлагын гэрээгээл өмнөхөр засаг даргын үед ч гэсэн аль шатанда хийдэг л тийм. Тэгээд энийг тодорхой болгохын тулд бол бүр бодиттойгоор нүдэн тарагдаад үр дүн мэдрэгдэх юм үйл ажиллагаа явуулахын тулд та нэг уурхай байгуул ажлуул харин үйлдвэрчдийн бодлогонд тусчихсан энэ олон хүнийг ажлын байраар хангах байдаг юм уу тийм ээ. Энэ доктортой эдийн засгийн өсөлтийг дэмжиж үйлдвэрийг та байгуул. Энэ төсөл дотроос та сонгоо. Үйлдвэрчдийн бодлогын хүрээ нэг үйлдвэр болгох төслүүд нь бэлэн болсон байна шүү дээ. Уурхай байгуулах гэдэг нэг нөхөр уурхай ажиллахаар хүрээд ирлээ. За ийм манай бодлого юм байна. Та энэ дотроос аль үйлдвэрийг сонгох вэ? Энийг сонгоод уурхайгаан ажиллавал үйлдвэрийн явбал
Энэ уурхай дээр ажиллаж байгаа уурхайгаас ашиг олоод ашигын тодорхой хөвөр энэ үйлдвэрийг байгуулад энэ үйлдвэр дээр Баян хонгорын ард түмэн ажилтай орлоготой болоод явчих. Ийм болгоомжийг бүрдүүлэх нэг уурхай нэг үйлдвэр төслийг хэрэгжүүлнэгээ заасан байна. Төрийн албан агчдын эрх шийг л илүүд үзээл. Тэгээд тэр нь болохоор ард түмний сэтгэлд хүрэхгүй. Тэгээд хэл хамгаалдаг юм асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нэр албан офис контор барилга барихаас гадна үйлдвэр бол энэ бол ард түмэн нөгөө уурхайхаа маялгийг хүртэж байгаагийн нэг хэлбэр байхгүй юу. Заавал тэр доолоод байгаа алтаас нь 200 грамын авах асуудал биш. Харин тэр баялгаар бий болсон үйлдвэрлэл үйлчлэгийг хүмүүс эрхлээд ажилтаа орлоготаас бас асуудал. Хариуцлагын тухай шал өөр асуудал байна. Нэг нь бол хууль ёсны ашиг сонирхлын илэрхийлдэг хамгаалдаг яг яалтчгүй одоо шаардлага тавьдаг хуулийн томоохон юмнаас ажиллаж байгаа шүү дээ. Хууль нь байна. Хяналт тавьдаг байгууллагууд нь. Тэд нар ажлыг хийгээл явна. Гэрээнийхэн хяналтыг бол орон нутаг тавиа. Тухайлах юм бол засаг дарга тавиа гэсэн. Тэгэхээр бол та үйлдвэртэй болсон чинь тэр газар нутгийг хөндөө дөнгөөд юу ч болгоно. Өөр нэг том гоожаалга үлдээгээд нэг имэнэлтэй байдал байдаг шүү дээ зарим. Ийм болгоод авах асуудал бол байхгүй. Та уулынхаа ажиллагааны төлөв хийснээ хандаа хийн. Байгаль хамгаалалтын нөхөн сэргээлтийн ажлыг бүгдийг нь хийн. Ер нь нөхөн сэргээлт гэж ярьсанаас одоо бол энэ нөхөн сэргээлтийн нэрээр дараалтны үйлдвэрлэл явуулж байгаа асуудал асаах байгаа шүү дээ. Энэ ажлыг бол одоо нэг 2 жилийн хугацаанд л энийг яг ингээл ясаа маш эрчимтэй бол дуусах хэрэгтэй. Яг ийм бодлого засаг дарга барьж байгаа. Нөхөн сэргээлтийн ажлыг дуусгаад нөхөн сэргээлтийг бол нөхөн сэргээлтийг яг тэр номын журмаар дуусгаад дахиж нөхөн сэргээлтийн асуудал юусоо ярих. Тухайн уурхай үйлдвэрлэл явуулж байгаа хүн юугаа хариуцлага хүлээгээд хуулиар хүлээсэн тэр үүргээ хүлээгээд нөхөн сэргээлтийн асуудал өөрөө хийгээд дуусах хэрэгтэй. Тэр нь бол хуулиар хүлээж байгаа үүрэг байхгүй. Тэрнээс биш бол үйлдвэр бариад тагцсан би нөхөн сэргээлт хийх гэсэн асуудал ажиллахгүй. Баян хийж хэрэглэх бүтээн байгуулалтын ажил хийх юм гэж үтсэн байна л да. Тэгэхээр бол Баян хотод дотор эко автобус явна гэж байна. За мөн ахмадын суйллын газрыг Баян аймагт байгуулна гэсэн байна. Өөрийн төлөв тулсан асуудал байна. За нэгдүгээр Баян сумын төв Баян хот гэж ярьдаг тийм. Энд нийтийн тээврийн асуудалтай. Яг нь ерөнхий дэд бүтцийн асуудлуудыг уудлын бол тодорхой хэмжээнд шийдсэн байна. Гэхдээ бол өрөм төв шийдэв байна. Нэгдүгээр энэ асуудал шийдэгдэх хэрэгтэй. Хоёрдугаарт яг тэр нийтийн тээврийн үйлчлэгийг үзүүлдэг тэр үйлчлэгийг одоо яг шин шатанд гаргах хэрэгтэй. Одоо манай тэр такси үйлчлэгийг хэрэгж байгаа хуваарь хөдөлмөрч байгаа хүмүүс л энэ нийтийн тээврийн үйлчлэгийг уруунд авч байгаа шүү дээ зайлвал. Гэхдээ тэднэрт бас тодорхой хэмжээний шаардлага зэнзүүрлэх хэрэгтэй. Аятухтай орчин бүрдүүлэх хэрэгтэй. Аюулгүй байдлын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дараа гаргах хэрэгтэй. Тэгээд одоо бас манай хуулийн хэлцээний дараа санаачлаад тохилог такси хэвлүүдээ бас яг энэ чиглэлээр юм төсөл хэрэгжүүлэх гэсэн санаачлага явж байгаа. Энийг дэмжиж байгаа нэг. Эко автобус центр бол одоо өндөр настан хүүхэд сургуулийн хүүхдүүдэд бас үн төлбөргүй юу хөнгөлөлтөө өнөр үйлчлэх яг тэр одоо сургуулийн орчимд одоо тухайлах юм бол сургуулийн үүдэн дээр шахуу автобусны бүлийг барьж байгуулж өгөх. Тэр хэсгийг нь одоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжоор бүрдүүлэх ийм асуудлуудыг хийх эко автобус явуулах юм ууштай үүрэгтэй нэвтрүүлнэгээ заасан байна. Ер нь бол ерөнхийдөө томьёолоод бол гараа явж байгаа. За хоёр дахь асуудал чинь ахмадын зөвлөлийн асуудал байна тийм. Ер нь бол ахмадуудын төлөө нэлээд том асуудал явж байгаа шүү дээ. Тэрний нэг нь ахмадын зөвлөлийн асуудал байна. Одоо явж байгаа тэрний зөвлөлийн газар байгаа тэрийг өргөдөхөөр байна уу? Эсвэл цоошин орчин бүрдүүлээд ахмадуудаа манай ахмадууд чинь хийдгийн хийгээд бүтээгээд авианыхаа амралтанд суучихсан энэ сайхан улсууд. Тэр энэ ахмадынхаа ачийг санаж эдгээр та буян болж төр засаг бас тодорхой ажлууд хийх хэрэгтэй. Тэгэхээр хамтын зөвлөл үнэхээр бас болгоомдож байгаа цаа асуудал. Энийг бол хийж бүтээж байгууллаа. Засаг даргын мөрөн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар тасгасан асуудал байна уу? Байгаа шүү дээ. Бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв гэжмийг байгуулнаа. Тэгээд тэн дээр бүр зохис үйлчлэгийг нь явуулна. Тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэнд ажиллаж амьдрах өөрийнхөө одоо ур чадварыг дээшлүүлээд үйлдвэр үйлчлэгийг эрхлээ явуулах тэр боломжийг бүрдүүлнэ. Одоо зөв үйлчлэгээ ямар нэгэн одоо нийгэм соёлын үйлчлэгийг авах боломжийг бүрдүүлнэ. Эмдэг эрүүл хүн үйлчлэгээр ч гэсэн авчих тийм боломжийг бүрдүүлэхээр зохис төв байгуулна гэж заасан байна. Цахим Баян хонгор шинэ хөдөө илгээлтийн эзэн зэрэг нэлээд томоохон хөтөлбөрүүдөөс хэрэгжихэр тусгагдсан байсан. Тэгэхээр эдгээр хөтөлбөрүүдийн талаар товчхон мэдээлэл өгөх юм бол. Цахим Баян хонгор бол хоёр чиглэлээр явна. Нэгдүгээрт бол иргэдийн өөрсдийнх нь хэрэглийг өргөдгөх одоо интернетийн орчны хурдыг сайжруулах байдаг юм уу? Гар утсан өргөн толгойн
үйлчлэгээний одоо чанар хүртээмжийг сайжруулах. Зарим өдөө орнууд чинь эсвэл байгаа юм шиг байхгүй юм шиг ярьж болтгоо. Ярихгүй ч байгаа юм шиг иймэрхүү байдаг шүү дээ. Тэгэхээр энэ өрн холбооны преферийн компаниудтай энэ үйл талаар нэлээд сайн ярилцаад энэ үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах асуудал. Нэгдүгээр энэ иргэдийн чиглэж байгаа асуудал. Интернетийн орчныг сайжруулах. Хоёрт нь болохоор зэрэг бас яг энэ хүрээний нэг томоохон ажиллаж байгаа болж байна. Засгийн газар Баянгор аймгийн засгийн томоохон газрын хуралдаа видео оруулалт зардаг нэг юм орчин бүрдсэн байгаа шүү дээ. Одоо иргэний танхимд. Ийм танхимуудыг бол сум болгоно байгуул. Тэгэхээр иргэд бол тэн дээр ямар ажлууд явуулах. За төрийн ажлууд бол нөгөө сургууль семинар мөрөж наашин дуудаалал энд ирээд баахан 2-3 өдрийн цаг аваад хооллол наашаа шахарч зардал мөнгөний гаргаад тэгэл оройн ус нөгөө семинар машин найруулаад ингээд нэг ажил салгардаад цаг алдаад байдаг ийм асуудлууд бүгдийн байхгүй. Та энэнийхээ танхимд тухайн ийм ажлуудаас болоод заавар чиглэлгээ сургууль семинар хийж тэн чинь нөгөө харилцан ярилцах асуу зөвлөлт орчин нөхцөл бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм ажлуудыг үйл. Энэгээр дамжуулаад аймгийн засаг дараач юм уу тухайн орон нутагт ажиллаж байгаа төр засгийн байгууллагууд улсын хурлын гишүүдийг хүртэл иргэдийн уулзалтыг веб хэлбэрээр хийж гэдэг юм албан чиг бүртгэл. Тэгэхээр иргэний үүднийхээ төр төрнөл гэсэн үг байна. Иргэний төр төр нь төрийн бодлого үйл ажиллагаа ч гэсэн яг нүүр тулсан уулзалтаар хийж байна. Бодгоолох юм бол баян өндөр сумын юм байлаа гэхэд нэг тодорхой өдөр зарлж байна. Болох юм бол нэг энэ сарын одоо эхний 7 хоногийн 5 дахь өдөр гэх юм тийм ээ. Засаг даргын иргэдтэй веб уулзалтыг нэг зарлахад аян өндөр сум сууж байгаа аймгийн засаг дарга асуудал тавих иргэдээр веб уулзалт оролцоод нүрээ харж байгаа телевизээр нүрээ харж байгаа ярьчтэй. Ийм орчныг бүрдүүлэх. Энийг юм бол цагаан баян гэсэн юм нэгц намаа бодлуулж. Хоёр дахь асуулт жилийн хийсэн байлаа. Шинэ хөдөө. Энэ шинэ хөдөө бол манай хөдөөгийн иргэдийн нийгэм ахуйн үзүүлэлтийг дэвшлүүлэх. Ийм бодлого зүйл явах. Тэгэхээр хөдөө байгаа хүмүүс маань одоо нэг байнгын далаа авсан ордог байх гэж. Тэгэхээр тэнд халуун устай одоо яг нүүдлийн халуун устай ч байдаг юм. Нүүдлийн соёл нийгэм соёлын ахуй гэж тэгээ бүх юмыг бүрдүүлсэн ийм юм явуулах. Ямар нэгэн байдлаар одоо хөдөөгийн иргэд маань соёлж байгаа. Одоо Улаанбаатартай юм баян хангар аймгийн хөтөд сууж байгаа иргэдээс дутуугүй байдлаар одоо өөрийнхөө нийгэм ахуйн асуудлыг аваа явж байгаа. Ийм хэмжээний хөтөлбөрийг хэр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гурав дахь асуудал илгээлт хийсэн байл үү тийм. Илгээлт хийсэн хөтөлбөр бол ерөөсөө малчийн залуу хаалга бэлтгэх асуудал байна. Илгээлт хийсэн хөтөлбөрийг боловсруулж гаргаад тэгэхээр одоо хөдөөнөөс хүмүүс яагаад залуучууд бас яагаад дайрлах асуудал нэгдүгээр энэ шинэ хөдөө хөтөлбөр хэрэгцээр тэнд хүн оршин амьдрах нөгөө залуучуудын өнөөгийн хэрэгцээ хангах орчныг бүрдээд нэгт. Хоёр дахь зэрэг 90 залуу малчны аав ээжээсээ өгсөн нэг 2 талаас өгсөн сайн дээр нэг 300 малтай л. Өрх амьдрал эхэлж байгаа шүү дээ. Амьдрал дээр. За их сайн дээр 300 малтай эхэлж байгаа шүү. За тэгээд 200, 150, 100. Тэгэхээр нөгөө амьдралын хэрэгцээ шаардлагыг ялангуяа энэ малын гаралтай хөтөлбөрийн түүхий эдийн үний уналтаас болоод амьдралынхаа хэрэгцээг наацхан хэрэгцээг хангаж чадахгүй болчиход байгаа. Тэгээд ирэнгүүт малаа нэг аль дээр тавьдаг юм. Аль эсвэл одоо шалгах шиг зарц борлуулаад тэгэл Улаанбаатар баян онгор руу орж ирэл. Тэгэл нөгөө хотод төвлөрлөж бий болоод тэгэл гэсэн юм байна. Малжуулах зүйлээр хамт хэрэгжүүлж байна. Тэгэхээр малжуулах зүйлгээд за нэг ямар ч мал гэсэн нөгөөдгийг нь зарж ирээд алж иччихээ дахиад хойдон жил малжуулах зүйлээс хойш идэх хүмүүс амьдрал дээр байна шүү дээ. Тэгэхээр ийм асуудлуудыг жоохон эндээс жоохон цогтаад яг залуу хүмүүс байна хөдөө орон нутагт эзэн болцгоод малаа маллаад аваа явчих. Тэгээд тэр мал яг тоо толгойг нэмэгдүүлэх. Тэр амьдрах хүчин сайжруулах энэ зорилгоор нэгтлүүд хэрэгжүүлэх гэсэн байна. За Баянгор аймгийн иргэдийн санал их хуралд гэсэн бас нэг төсөл хэрэгжиж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ яг ямар учиртай төслөө. За энэ төсөл хэрэгжснээр яг одоо аймгийн иргэдийн одоо үг үзэл бодол яг 3 гишүүндээ хүрнэ гэсэн үг үү? Альцвал нийт их хурлын гишүүдэд хүрнэ гэсэн үг үү? За ер нь иргэдийн саналыг авдаг 11 төв байдаг байсан шүү дээ тий. За энэ шинэ засгийн газар гарснаас хойш бол тэр төвийг татан болгож байгаа шүү байна. Тэгэхээр тэр төвөөс бас юугаар ялгаатай байх вэ? Энэ үнийг зөвхөн нэг утас тавьсан нэг өрөөний асуудал биш юм байна. Энийг бол яг манай засаг даргын 5 газрын хууль хэрэгцсэн бэлтгэсэн хариуцсан зохион байгуул. Одоо их хурлын дарга захирамж гаргаад энэ удаагийн чуулганаар ийм хуулиудыг хэлэлцнэ гэж бүр чагсаалт гаргасан шүү дээ тий. Тэгэхээр яг энэ хуультай холбогдуулаад өөрчилсөн хуулийн санал асуулгаар зохион байгуулалт. Хүн болгоод саналаа хэлэх боломжоор бүрдсэн. Тухайлх юм бол одоо малчны хэвлэрийг 5 жилээр найшруулъя гэж хэлж байгаа. Зарим газар тариалын эрхлэгчд бол асууж байна. Газар тариалын эрхлэгчд бидэрт одоо бас энэ 5 жилээр найшруулах асуудлыг байж болох уу гэх. Тэгэхээр ийм асуудлуудыг бүгдийг нь одоо их хурлд хүргэх. За мэдээж хэрэг энд бол гол өөрөө оролцох манай сонгогдсон 3 гишүүн байж таараа. Дээрээс нь их хурлын одоо тавгын газар байна. Ер нь хууль санаачлах
эрхвээ ерөнхийлөгч, засгийн газрын гишүүд, тэгээд их хурлын гишүүд энэ эрхвээ субъектүүдэд энэ хуулийн хэлэлцүүлгийн эцсийн дүнүүдийг хүргэж зохион байгуулж байгаа юм ажил. Тэгэхээр иргэд бол ийм хууль гарсан. Ер нь хуулийн дээр хэрэгжил муу байгаагийн нэг шалтгаан нь болохоор зэрэг амьдралын хууль гараад байгаа. Тэгэхээр хуулийг амьдралтай болгох юм бол тэр иргэний санал бодол төрд хүрж иж иргэд миний санал тэнд очиж би энэ хуулийг бас нэг саналаа хэлжсэн. Энийг ч ястаа нэг давын юм би хэрэгжүүлээ гэдэг сэтгэл хөндөгөөс төрдөг байхгүй юу. Нэг хүн санал гаргангууд ажлын санал гаргангууд өөрт нь эргээд хариуцуулахаар тэр ажлыг яг санал бодсон хэмжээндээ сайн сайхан байгуулдаг практик байна шүү дээ. Яг ялангуяа удирдлагын шинжилгээ ухааны нэгүр тодорхой байдаг. Санаачлагын өөрт нь гэсэн тийм асуудал байдаг шүү. Яг энтэй адилхан асуудал байхгүй юу. Иргэн хүн өөрөө юу санаж бодож чинь тэр хөөчлөөд очиж тэр хэрэгжүүлээ хамтдаа. Энэ санаа. За сүүлийн асуулт болгож асууя. Баянгар аймгийн төрийн байгууллагуудын бодлого шийдвэрийг таны хувьд гол зангидаж авч явах хэрэгтэй хүн. Тэгээд ер нь энэ төрийн албаны дархлааг нь яаж суухан сайжруулмаар юм бэ? Энд дээр бас нэг бодол санал байдаг л байлгүй. Байна. Ер нь бол төрийн албаны салбар зөвлөлийн даргаыг тавгийн газрын даргач хамт явдаг. Нэг хоёр толгойн зүйд засгийн газрын 9-р тогтоолоор аймгийн удирдлагын засаг дарга, орлогч дарга, тавгийн газрын дарга нэгэ заасан. Тэгэхээр нөгөөдүүл маань өөрийнхөө чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулчихсан. Миний ганц ноцтолдох юм бол энэ төрийн албаны асуудал байгаа гэж бодож байна. За нэгдүгээрт бол төрийн албыг маш чадварлаг байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Маш чадварлаг байдлаар. Ер нь бол төрд бол хүмүүс орж ирээд мэрэгчээд сураад явна гэдэг асуудлыг батгаар байхгүй болох хэрэгтэй. Энэ чинь зүгээр сурдаг сургууль биш. Сурдгаа сураад ер нь ур чадвараараа шалгараад чин шудраар орж явах ийм тогтолцоог болдуулах хэрэгтэй. Нэгд ингээд гараад ирсэн улсуудыг цааш нь доктортой байлгах бодлого юм бол барих хэрэгтэй. Тэгэхээр уг нь бол хууль гарцсан. Төрийн алба улс төрөөс ангид байна. Яг энэ нь бол үндсэндээ дархлаа болно гэдэг. Тэгэхээр энэ хэрэгжилт бол яг энэ хуульчны 2008 онд улс төрөөс ангид байх асуудал бүр иргэдийн төлөөстэй хурал, улсын хурлын гишүүд бол гишүүд дотор бол төрийн албаа гэгч нэрээр шиймэл ажил төрлөө өгнө. Иргэдийн төлөөстэй хурлын төлөөлөгч хүн төрийн захиргааны жинхэнэ албаа гэгч байж болохгүй энэ төр заалт очив. 2008 онд орсон шүү дээ. Тэгээ энэ 4 жил бол ягшлаг хэрэгжсэн. Бүр төрийн албаа гэгчд бол намын харьяалал авсан. Ямар намад байсныг хүртэл мартаал зөвхөн төрийнхөө ажлыг хийгээд явж итэл. Гинтгэл 12 оны сонгуулийн дараагаар энэ асуудлуудыг бүгдийг байхгүй болгоод бичнэ болоод ирсэн шүү дээ. Яг өгчлөөр нь оюун чинь Абдын намын ажил гарч ирсэн гэдэг баах усуудыг ажилласан нь бол ингэж хэлж байсан. Тэгээд дархлаа гайгүй тогтоод иржсэн одоо дархлааг болгочихсон. Дахин дархлаатай болох асуудлыг би хамгийн эхлээд харж байгаа нь бол за хууль бол байдгаараа байх байх. Энийг хэрэгжүүлэх асуудал бол нэг нэмийн асуудал. Хоёрдугаарт тэр хуулийг хэрэгжүүлээд явцад энэ төрийн албаа гэгчдийг чадварлаг болгосон хүчээр хангах асуудал хамгийн чухал асуудал. Үнэхээр чадвартай юм сайн хийчдэг. Яг тэр хууль намынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж чаддаг. Тэгээ шинийг эргэл хийлж чаддаг. Санаачлагтай, хурдтай, авиастай тийм төрийн албаа гэгч байна. Авиас гэдэг нь дуулдаг бүжгэлдэг биш. Ажлыг хийхэд чинь нэг тодорхой авиас байна та. Ялангуяа удирдах албаны шалтгаан дээр. Энэ шалгууруудыг маш сайн харах ёстой. Тэгээ яг энэ чадварлаг болгосон хүчнүүдийг бүрдүүлээд түүнийг одоо төр жинхэнэ дархлагдсан сайн төрийн түвшээ болгож авч явах асуудал байна. Тэгэхээр энэ дээр бол нэгдүгээр хууль тогтоомжинд байна. Хоёрдугаар ерөнхий зарчим нь бол тэр чадварлаг болгосон хүчин бүрдэх асуудал байна. Тэрнээс бол одоо тэрний хүмүүсийн яриад хардаатай хаашиг ах トゥ усын татаад болох ч юм уу. Аль эсвэл найзтан татах асуудал байхгүй. Чаддаг, мэддэг хүмүүсийн л энэ давталтай байх хэрэгтэй. Манай тэрийн захиргааны засаг даргын тамгын газрын юунуудын хэлцгийн дарганы томилгыг та нар харж байгаа гэж бодож байна. Үнэхээр л тухайн салбартаа бол ажиллажсэн, мэрэгчсэн хүмүүсийг л авч тавиад байгаа шүү дээ. Тэрээс тэд ямар нэгэн ашиг сонирхлын асуудал байхгүй. Тэгэхээр яг энэ чиглэлээр цаашдаа үйл ажиллагаа явуулна. За, Баянхангар аймгийнхаа сэтгүүлчтэй цаг үеийн асуудлаар Хилэн Далангуй ярилцсан. Танд баярлалаа. Ажил амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд шигсэн баярлалаа. Бас цаг заваа гаргаж надтай ирж уулзаж Баянхангар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, цаашдаа энэ төрлийн захиргааны байгууллага албан тушаалтнуудын талаар авах арга хэмжээ, бодлого зорилтын талаар тодорхой асуулт тавьж сонирхолтой яриа өрнөсөн та бүхэнд баярлалаа. Ер нь бол сэтгүүлчид манай дөрөв дэх засаглалынхан бидэнтэй их ойр байгаарай. Бидний санал бодлыг олон түмэнд нийн үгүй хүргэж байгаарай. Энэ утгаараа бол олон түмэн бас зөв бодолтой болж, зөв ойлголттой болж тэгээд ард түмэн төр иргэн хоёрын хамтын ажиллагаа бол зөв ойлголт, зөв үзэл санаан дээр цаашаа хамтдаа явж, хамтдаа аймаг орноо хөгжүүлнэ гэдэг итгэлтэй та бүхэнд баярлалаа.